Сайн байцгаана үзэгчдээ төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Өнгөрч буй 7 хоног цахим сүлжээнд Монгол улсын ерөнхий сайд оюун эрдний хүү Тэмүүлэнгийн найз бүсгүй гих өгөөмрийн цахим сүлжээнд өндөр үнэтэй цүнх хувцас бүгж машин бэлгэнд авсан булганы хялган тосгонд байрлах Seven Resort гих хоногийн 1,500,000 төгрөгийн үнэтэй амралтын газарт нисдэг тэргээр очиж салют буудуулан гэрлэх санал авсан талаараа нийтлсэн зургууд олонний шүүмжийг дагуулад байна. Одоогийн байдлаар ерөнхий сайд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд олон нийт ерөнхий сайдыг орлогоо нотол үгүй бол огцрох хэмээн огцрох амархан 50 жагсаалыг хийж байна. Энэ бол зүгээр л яг нэг мэдгдсэн нэг өчөөхөн одоо нэр хумсын толионы чинээл хэсэг штэ. Үнэн дээр ингээд бид нар гадаад дотоодод өчнөө сургууль соёл сурах гэж өөрийнхөө хүч хөдөлмөр те амьдралаа үр хөвгтэй хаяал ингээд монголчууд яваад сураал ирж байна. Өнөөдөр яаж ин төрийн албанд ороод ирэхээр дандаа төрийн албанд боловсрол мэдлэг муутай нэг даргын хамаатан садан ийм л хүмүүс ажилладаг штэ. Яг мэдлэг боловсролтой хүнээ нухчин дарж бүгдээрээ тойрч те шахсаар агаал гаргадаг. Тэгэл нэг хачин хогийн юмнууд дарга олчоод тэгэл авилгал аваад одоо бид нар үнэхээр ингээд энтри яриад байгаа шиг одоо 35 жилийн туршид те ингээд одоо Азийн бар хөтөл дэлхийн бар болох хугацаа боллоо шүү дээ яг үнэндээ одоо ингээд за эднийх нам гараад ийм болчихоо энэ хүн гараа сайхан болчихоо гэж явсаар ихнээсээ сайн сайхныг бүцэхгүй өгч шүү дээ яг үннийг хэлэхэд одоо бид нар ингээд эдрээс өөр хүн байхгүй юм шиг ингэж ажиллахаа болмоор шүү дээ дэлхийн дүндэгдэг өчнөө мундаг боловсралтай залуучууд байна шүү дээ тэднийг яагаад ингээд улс орныхоо төлөө ингээд зүтгүүлж болохгүй тэд нар чинь нүд сэтгэлийн хорн гарцсан шунлын тулан биш байхгүй юу яагаад гэвэл тэд нар чинь гадаад дотоодод өөрийнхөө мөнчгөрөөрөө сураа те боловсрал эзэмшээд одоо энэ улс орны чинь ийм сайхан зөв чиглүүлээд болох юмаа гэдгийг ингээд мэдэрсэн хүмүүс байхгүй ингээд хүн болгонд бүр гайхаж штэ те 20 настай хүүхэд ямар байна тэгээд залуучууд одоо яг өөрсдийнх нь үеийн хүүхдүүд ийм тансаг амьдралтай байна ерөнхий сайдын хүүхд ийм байна гэдэг дээр бүгдээрээ логцруулъя сууж тэгээд залуучуудыг дэмжиж ирсэн байна л та. Тэгээд ер нь хин нэгэн оюун эрдэнэч бай хинч бай хин нэгэн ямар нэгэн хариуцлагын тогтолцоо гэж Монгол улсад заавал байх ёстой. Тэрний дараа хинч гарч ирж болно. Хэрвээ өөрийнхөө ажлыг хийхгүй бол хинч бас огцордог байя гэсэн залуучууд юм зөв санаа гаргаад гэж ихсэж байгааг дэмжиж ирж байгаа гэж байна. Ер нь хариуцлагын тогтолцоо гэж хардаад байгаа шүү дээ. Ямар ч хүрэлцээгүй байгаа гэдэг хүнд ойлгомжтой байгаа шүү дээ. Өмнө нь ямар өндөр байна, валютын ханш ямар өндөр өсөлттэй байна, инфляц ямар байна, төгрөг ямар цаас болж байгаа талаар бүх нийтээрээ ярьж одоо бүр өшөө энэ жигсаалыг дэмжиж ирж оролцооч гэж бүр уриалмаар байна хүмүүс. Таны хувьд ер нь ерөнхий сайд одоо хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байна л да. Энэ тал дээр ер нь ямар байрсан бэ? Одоо би бүр гайхаад байгаа. Энэ чинь улс орны ерөнхий сайд ямар ч улс орны ерөнхий сайд өөртөө нөлөөтэй ямар нэг асуудал үүсгээд ямар нэгэн тайлбарыг огцордог бол огцроо тайлбардаг бол тайлбараа өгөөд хариуцлага хүлээгээд ямар нэг тодорхой хэмжээний мэдээлэл ард түмэндээ гарч ирж өгөх ёстой өстэй тийм одоо хүртэл байхгүй байна. Юу л одоо хүлээж дээ одоо бас нөхцөл байдал тодорхойлоо шүү дээ. Одоо энэ татваруудын дарамт инфляц гэдэг энэ бүхэнд одоо татвар төлдөг хүмүүс бол амьдрахад үнэхээр хэцүү байна. Тэгээд энэ засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд энэ оюун эрдэнэ шийдвэрүүд угаасаа үнэхээр Монгол улс үр дүнтэй байж чадахгүй байна гэдэг нь одоо бас хэдэн жил харагдлаа шүү дээ. Тийм учраас тэрийг эсэргүүцээд засгийн газар огцоргоод ирсэн байна. Зүгээр л орлого хэрэгтэй. Гой хайрч дурж болсон залуучууд найр нэгэндээ бэлэн өгч болсон хайрласаа дурлаасаа гэж байна. Гэхдээ гарч ирэл манай хүү ч юм уу би эндээс нэг төдөн төгрөгийн зээл аппликейшнээс зээл авсан. Яг юм хэлсэд үе аппликейшнээс зээл авсан. Тэрийг л нотлчиход тэгээд асуудалгүй байж тэгэл өнөөдөр ерөнхий сайд мань өнөөдөр гашууцсан бомб дээр очиж үстэй зүгтал хамгаас даваад тийм төгрөгийг шингэж явж байгаа нөрөө хардлага төрүүлж जैन. Тэгээ дээрээс нь би өнөөдөр өөрийнхөө төлөө костюм пижака өмсөө зангаагаа зүгээд бутлаад төстэй гарч ирлээ. Яг өмнө нь бол сэтгүүлч хийдэг гэсэн нэг ингээд мэдээлэл дамжуулаад өмнөдөө явдаг байсан бол яг өнөөдөр бол сэтгүүлч болцсон одоо хэд байгаа учраас яг өөрийнхөө төлөө ингээд гарч ирсэн. Мэдээж тэглүү хот Монгол юу ч Солонгос 53,470 монгол хүн байгаа. Тэгээд тэрнээс 17,000 нь яг харалцсан буюу нөгөө нэг
хууль бусаар оршин суудаг, цагдаагаас зүгтдэг ч юм уу тэгж амьдардаг хүмүүс байгаа тий. Тэр хүмүүс яагаад ингэж тэр хэцүү ус орнтой ингэж бүр маш хэцүү байдалд байд юм аяа үндэ сэтгэл зүйн ч Монголд авилгал шудраг ус байдлыг хаашаа тийш ямар байдалтай байгаа дөрөсөө л ганцхан асуудал. Бидэрт мэдэгдэж байгаа ганцхан үнцгэл юм байгаа. Бидний мэдэгдэхгүй ямар дэвээр ямар ногоо явж байгааг мэдэхгүй. Тэр угаасаа л бид одоо л бид ингэж 50 жагсаалаар огцруулахгүй бол дахиж бид чанс олохгүй хаа. Тийм л бол. Таны хувьд хэд ер нь 20 настайтай орлогынхоо их үүсвэрийг яаж бий болгодог бай? Одоо тэгэл би дөнгөж төгсөөл оюутан бол 300 мянган төгрөгөөр ирдэг гэсэн. Ажил хийдэг гэсэн. Гар дээр 200 мянган төгрөг ирдэг. Тэгэл одоо яг өөрийнхөө хуваар хичээсээр байгаа л нэг төрөөс юуны ипотекийн байртай, лизингийн машинтай. Одоо тийм л байна. Тэгээд хувийн хвшилтэй байсан ч гэсэн бид нар татвар 30% татварлуу судгалж байна. Бид нар 30% ядаж нөөтийнхөө 2% хуцаа олголтыг зүгээр 10%-ийг авчмаар байна. Тийм ээ. Хэм бол бид нар одоо бас эх орондоо 50 сайхан амьдрмаар байна шүү дээ. Заавал бид нар гадагшаа ажиллалаа. Одоо энд ирж байгаа нийт залуучуудын ер нь 70-80% залуучууд байна. 20-25 6-тай залуучууд зөндөө байна. Тэгээ хүүхдүүд байгаа. Ер нь ихэнх л гадагшаа явъя гэж бодож байгаа. Тодруулбал Тэмүүлэн найз зүсгүүдэд гэрлэх санал тавихтаа нислэг тэрэг хөлслөн Улаанбаатар хотоос 400 гаруй километрийн зайд байрлах Булган аймгийн Хялган тосгонд байрлах Seven Nug Resort амралтын газарт нислэг тэргээр очисон зураг байгаа юм. Онцгой байдлын онцгой үед ашиглагдах шаардлагатай нислэг тэрэг нөөт орсон дүнгээр $9,000 төлж явдаг байна. Тус түрээсээ өдрийн ханшаар тооцоолох юм бол 33.1 сая төгрөг болж байна. Тэмүүлэнгийн найз охин төрсөн өдрөөрөө бүгд нөхөр найз залуугаасаа бэлэг авдаг. Ерөнхий сайдын бэр гэхээр заавал улсын мөнгөөр жаргадаг наад ядмаг бодлосоо салцгаа гэж өөрийн захин хуудсанд авчижээ. Мөн $294,000 үнэлэгдэх 2021 оны цөөн тоогоор үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн Mercedes-Benz машиныг аав ээжийнхээ өгсөн төрсөн өдрийн бэлэг гэв. Тэгвэл эдийн засагч Лут Очор ерөнхий сайд оюун эрдэнэийг худуутай нь хамт шалгуулахаар авилгалтай тэмцэх газарт өгчээ. Тэрээр авилгалтай тэмцэх газарт гаргасан гомдолдоо Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ болон түүний хүү Тэмүүлэн нар худ ургийн холбоотой Өгөөдө Баатар Ариуна нарын цахим орчинд тархсан хэрэглээний зардлын байдал нь авилгалтай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй нийцэхгүй тухайн өндөр үнэтэй зарлагыг авилгын мөнгөөр төлсөн мөнгө угаасан байж болцсохгүй байгаа тул хуульд заасан үүргийнхээ дагуу тухайн мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэж шалгаж өгнө үү гэв. Гомдлын дагуу авилгалтай тэмцэх газраас ерөнхий сайд оюун эрдэнэ болон түүний хүү Тэмүүлэнгийн орлогын их усврийг шалгах шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тэгвэл Тэмүүлэн эх 7 хоногт гадаадаас ирж авилгалтай тэмцэх газар ирж мэдээлэл өгөхөөр болсон тухай авилгалтай тэмцэх газраас мэдээлэлж байгаа юм. Арчилсан нам хүн намын дарга нар хамтарсан засгийн газрын шадар сайдууд гэдэг утгаараа ерөнхий сайдын төсвийн мөнгөөр туйлсан асуудалд хэр халдаахгүй улаан нүрээрээ хамгаалж байгаа юм а. Чиний хүүхэд том болохоор юу идэлж хэрэглэхийг чи мэдэх үү? Би бол оюун эрдэнэ гэдэг хүний худлаа шулхаа хийдэг хүн гэж бол бодохгүй байна. Дорч хамт гэдэг хүн бас адилхан, луугаан думраас адилхан. Бидэрт бол тийм ашиг сонирхлоор нэгдсэн зүйл бол байхгүй. Хоёрдугаарт тэр хүн өөрөө тайлбар хийх байлгүй дээ. Ерөнхий сайдыг парламентын гишүүд хэрвээ төсвийн мөнгөөр туйлж тансаглаж байгаа 20 настай хүүгээ эрхлүүлээгүй бол их усврээ нотол эсбүгөөс хариуцлага хүлэе гэж өөрсдийн байр суурийг илэрхийлв. Хийж байгаа ажлууд нь бол инээдтэй юмуд тайлбарлах гэдэг юм уу, аргалах гэдэг юм уу, арга заах гэдэг юм уу. Тэгээ энийг хараад бол үнэхээр бас бодтой тайлбар байхгүй юм шүү дээ. Хэрвээ бодтой тайлбар байхгүй бол энэ бол асуудал юм. Энэ зөвхөн тэр хүүхдүүдийн асуудал биш. Энэ зөвхөн тэр нэг цүнх мөнхний асуудал биш. Зарим нь одоо зөвхөн юу цүнххэн мөнхөн яриад байгаа юм бэ гэдэг аахгүй. Энэ бол чинь авилгал их байгаа юм. Ямар нэгэн орлогын их өсвөр байх хэрэгтэй болоод байна одоо тий. Тэрнийг гаргаж ирээгүй байхад наан нь ямар ч мэдээлэлгүйгээр бид нар ямар нэгэн одоо тайлбар хийх эсвэл бид нар ямар нэгэн байдлаар одоо ёс зүйн хариуцлага тооцно гэж ярих нь өөрөө буруу болчиход байна. Тэгэхээр ямар ч байсан тогтоох ёстой байгууллагууд нь тогтоог, тайлбар хийх ёстой хүмүүс нь тайлбараа хийг, тэгжээж одоо дараагийн одоо арга хэмжээ гэдэг юм уу яригдана гэхээс биш. Бид нар одоо ингээл энд сошиалтай хөтлөгдөөл ийм байна, тийм байна гэж ярих нь бол яг хууль энэ хүрээнд одоо үйл ажиллагаагаа явуулах ёстой хүмүүсийн хувьд бол хэцүү хүнд тий. Ер нь бол зүгээр ажиглаад байхад
үр хүүхдүүдийн асуудлыг, томчуудынхаа л асуудлыг ярихгүй тухайн одоо үр хүүхдүүдийн асуудлыг одоо ерөнхий сайд ч гэлтгүй өмнө одоо Баярмаа гишүүний хүүхдийн талаарч одоо бас сошиал дээр гүтгээд ч юм уу одоо ийм асуудлууд яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө маш ёс зүйгүй, улс төрийн маш бохир технологи явж байна л гэсэн. Тэгэхээр яг энэ улс төрийн бохир технологитой холбоотой юм цахим орчинтой холбоотой бас надад одоо саналууд бисүүлээд бас хэлээд байгаа шүү дээ. Нөгөө сошиал орчныг бид нар цэцлэх хэрэгтэй байна. Энэ хуурамч хаягуудыг тийм ээ тухайн хүн болгон өөр дээрээ одоо өөрийнх нь ID-гэр гэдэг юм уу регистрийн дугаараар нь тухайн одоо хүн дээр нь сурлаж энэ сошиал аккаунтуудыг явуулдаг байх хэрэгтэй байна. Бусад улс орнууд үнийг бол зохицуулсан гэдэг. Манайх энийг яагаад хийх дурггүй байгаад байна гэхлээр нэгдүгээр улс төрчид магадгүй өөрсдөө эдгээр одоо хуурамч аккаунт гэдэг юм одоо бот гэж бид нар нэрлэдэг шүү дээ. Түүгээр улс төрийн үйл ажиллагаагаа өөрсдөө явуулдаг. Мөн түнчлэн одоо бусад одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд гэдэг юм уу бусад одоо энэ салбарт байгаа энэ цахим орчинд өөрсдөө мөнгө олж байгаа хүмүүс бас байгаа учраас энийг өөрчлөхийг хүсэхгүй ийм одоо нөхцөл байдал ажиглаад байна. Орлогоосоо давсан хэрэглээ байгаа бол түүнийг ямар арга замаар яаж олж авсан бэ гэдгээ элхэн талангүй нээлттэйгээр баримттайгаар хариулах үүрэгтэй. Энэ орлогоос давсан хэрэглээ үнэхээр байгаа бол тэр илүү давсан хэрэглээгээ одоо ямар орлогоор зөв орлогоор бүрдүүлсэн бэ гэдгээ нотолж чадахгүй бол энэ өөрөө хуулийн хариуцлага. Хүмүүс үүрэгтэй шүү дээ. Энийгээ дагуул одоо асуудлуудаа тэгээд одоо шалгуулах ёстой байх. Өнөөдрийн зохицуултууд төрийн албан хариуцлагатай адуун тушаалтнууд бүгдээрээ хөрөнгө орлогын мэдүүлгээ зөв мэдүүлэх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлэлд одоо хөрөнгө нь өссөн эсвэл тэр өөрийнхөө байгаа хөрөнгөөс илүү хөрөнгө зарцуулсан бол тэрийг тайлбараа хийгэх ёстой шүү дээ. Хэрвээ тэр нь одоо хууль хяналтын байгууллага нь үзээд шалгаад зөрчилтэй гэх юм бол тэр чинь шүүх хууль хяналтын байгууллагуудаар одоо эцэлж шийдвэрлэгдэж буруутай буруугүй этгээд тогтоох хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч одоо яг эцэд тогтоогүй байхад одоо нэг хүнийг барьж аваад тий эсвэл гэр бүлүүнд дайраад ингээд бас байх чинь бас нэг тийм ёс зүйтэй үд би хаана биш гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр 240 сая төгрөгийн орлоготой хүний хүүхэд 17 сая төгрөгөөр бүүж 30 саяар нэг цагийн онгоц түрээсэлж байгаа зэрэг нь өөрөө одоо яг гэхдээ энэ шүү дээ. Гэхдээ одоо энэ ингэсэн үг шүү дээ. Ганцхан оюун эрдэнэ гэдэг хүний би орлогыг өнөөдөр ингээ ярьж байна тийм үү? Оюун эрдэнэ гэдэг хүн ч өөрөө гэр бүлтэй. Гэр бүлийн өөрийнх нь гишүүдийн орлого байх хэрэгтэй тийм. Гэр бүлийн орлого. Тэрийг би мэдэхгүй. Тэр төгрөгийн төлөө махаа идэд ажил хийж штэ залуучууд. Тэр мөнгөөрөө тэр брендийн тухай боддогчгүй бодох эрхчгүй байгаа байхгүй юу? Гэтэл тий одоо хэдэн тэр бом хэдэн 100 сая мэдгүй би брендийг мэргэлдэггүй штэ. Тэгэхээр энэ бол залуучуудын уурыг хүргэж байгаа нь бол аргагүй үнэн. Тэгэхээр энэ бол органик одоо энэ гадаа гарч жигсэж чинь гэдэг чинь өөрөө ирэхгүй тэр CEO-д ажиллаж байгаа залуучууд уурлаад гарна шүү дээ. Тий. Тэгэхээр бол би залуучуудыг дэмжиж байгаа. Харамсалтай нь нөгөө чагсаалын чагсаалаар тий эсвэл ямар нэгэн аргаар булаах, төөргүүлэх ийм үйлдэлийг бол найл хийж байгаа шиг байна. Өнөөдөр гихт чинь баахан майхан барайл гараад ирсэн байна тий. Тэгэхээр бол энэ залуучуудын тэмцлийг бол би арчлын дархлаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дархлааг ингэж нураахын тулд майхан барина гэдэг нь бол нэг майхан бариад тэгээ асраар бол энэ дархлааг бол хааж бож чадахгүй байх гэдэгт би итгэж байгаа. Тэгэхээр тэр орлогоо нотлох хэрэгтэй. За яг нотлох юм уу яах юм. Тэгээ энэ бол ер нь улс төрийн хариуцлагын асуудал л да. Нэгэн тийм асуудал дэгдсэн нь тодорхой юм чинь орлого энтрийг нотуулах гэдэг шаардлага байхгүй л байх гэж би бодож байна. Улс төрийн соёл өндөртэй газар бол шууд огцордог. Энийг манай ерөнхий сайд мэдхийн дээр мэднэ. Хэдэн жилийн өмнө өөрийнх нь хэлсэн үг байгаа шүү дээ. Жижигхэн асуудал гарахад Япон солонгосын ерөнхий сайд огцордог гэж өөрийнх нь амаар хэлсэн байгаа. Тэгэхээр ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно. Ийм үг байна. За би дахиад нэг жижигхэн жишээ өстө хэлчихэд Японы ерөнхий сайд за 2015 орчим оны үед байна уу да. Шоколад улсын мөнгөөр аваад шоколад штэ огцорсон байдэн штэ. Тэнд улс төрийн соёл ямар өндөр вэ те? Орлогоо нотлоод эсвэл тэр хүүн те үнэхээр тийм бизнес хийгээд баян байхыг үгүйсэхгүй байхгүй юу? Сайн байна. Бид нар дэмжих ёстой. Хэрвээ яг өөрийнхөө чадлаар бизнес хийгээд төдий зэрэгтэй тэр найз охиноо баярлуулж байгаа бол бид нар алга түшээ. Тэр одоо ямар бизнес хийдгийг залуучуудад зааж өгөх хэрэгтэй. Ямар бизнесийг хийхээр ийм тансаг нисдэг тэрийг хүлэглэх хэмжээнд баяждгийн гэдгээ ноу хауга
бусад залуучуудаа зааж өгөлдөө. Монголчууд нэг үе бодохны шударгаас Монгол төрийн ёс зүйн хэм хэмжээг нэгтгэг болж, ерөнхий сайд улсын их хурлын дэмжлэгтэйгээр томилогддогч ард түмний итгэлийг хүлээж арчилсан тогтолцооны гол зангилаа болсон албан тушаалтан. Одоо өрнөж байгаа үйл явдлыг харвал олон улсад тэр дундаа парламентын засаглалтай орнуудад ерөнхий сайд нар хамаарал бүхий этгээдийн ёс зүйн үйлдэлээс үүдэн өөрсдөө огцордог. Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн зөвлөгтэй холбоотой гэрээний асуудлаар тэрээр парламентын өмнө уучлал гуйж сэтгүүлчдийн асуултанд хэдэн цаг хариулсан байдаг. Өмнө Солонгосын экс-ерөнхийлөгч Пак Гин-хэг найз эмэгтэйх нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас огцруулж шоронд хорьсон. Олон нийтийн зүгээс хэрвээ ерөнхий сайд хүүгийнхээ туйлсан тансаглалт холбоогүй гэвэл үүнийг хөрөнгийн их усүрээр баталгаажуулж ард түмэнд тайлагнах ёстой гэж үзэж байна. Монголын төр хэнийг ч хаацаалдаггүй хүмүүр хариуцлага хүлээдэг системтэй гэдгийг харуулахгүй бол төрийн ёс зүй гэх үг шал орчихно. Тойм үргэлжилж байна. За тэгвэл энэхүү дуйлан шууганы үеэр Гашуун Сухбат ганц мод бомбын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж 21 жил яригдж хүлээгдсэний дараа бодит биелэлээ олсон юм. Өмнө Говь аймгийн Хамбогд сумын нутагт байрлах Монгол Хятадын Гашуун Сухбат ганц мод бомбын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол 14-ний 5 гарагт боллоо. Бомбын барилга угсралтын ажлыг энэ сард эхлүүлж 22 сарын дотор ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгааг дуулгалаа. Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтанд орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг бүгдийн нүүрсийг урт хугацаанд тогтвортой мөн найдвартай нийлүүлэх хамгийн итгэл түнш өрсөлдөх чадвараараа Монгол улс байх бас боломж бүрдэж байгаамаа. Засгийн газар хоорондын хэлэлцээр тусгагдсны дагуу цаашдаа бид шивээ хүрэн сэхээ бомбоо холбох хэлцээрийг өнөөдөр үдээс хойш хийнэ. Бичих зүүн хатчиг мөн танк мандлын бомбуудыг урт хугацааны төлөвлөлтөнд оруулах ажил дээр өнөөдөр бас хамтдаа ярилцсан. Төмөр зам холбох ажлыг эдийн засгийн ач холбогдолтой иргэншсэн харилцан тохиролцсон дарааллын дагуу дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил Монголын тал бүрийн хангалттай гэдгийг өнөөдөр та бүхэнд илэрхийлэхэд таатай байна. Мөн бид сэргээх эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсийг гүн боловсруулах ажилуулбар, технологийн салбарт China Energy компанитай нягт ирээдүйн хамтын ажиллагааг эвдүүлэх хэлбэрийг бас өнөөдөр хийнэ. Монгол улс эдийн засгийн ард түмсэлтээр харилцан ашигтай хэлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээ. Хурдтай хөгжлийн төлөө зориг уриалтаагаар байгуулагдсан хамтарсан засгийн газрын мега төслийн 1-р дэрэмжсэн Гашуун Сухбат ганц мод төмөр замын их бүтээн байгуулалт ийхүү гараанаас гарч байна. Засгийн газар үлдэж буй мега төслүүдэд хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барьж алдагдсан цаг хугацааны өртгөө нөхөж ирээдүйн боломжийг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулагч улс орны засгийн газруудтай нягт хамтран ажиллах болно. Монгол улс бүгд найрамддаг ард улс, Оросын албаны улстай 3 улсын төмөр зам болон байгалийн хоолойн төслүүдийг явуулахын төлөө харилцаа ашигтай хэлтсүүдийг идэвхтэй дэмжин ажиллах болно. Гашуун Сухбат ганц мод төмөр зам холбогдож төмөр замаар нүүрсний бүтээгдэхүүн тээвэрлэх тэр бүхэн өдөр иргэн уулзахын ерөөл төвшүүлье. Гашуун Сухбат ганц мод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн заргийн хос замтай, гол замын урт 19.5 км, 8-аас 31 м өндөр дам болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба, төслийн нийт төвсөө өртөх 902 тэрбум бөгөөд улсын их хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг Эрдэнэс 5 толгой хариуцсан гүйцэтгэхэр шийдвэрлэсэн. Гашуун Сухбат ганц мод бомбын хил дамнасан төмөр зам нь Монгол улсын нүүрсний экспортын хэмжээнд тээвэрлэх логистикийн чадвах эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэ хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол Хятадын хилийн бомбтууд болох шивээ хүрэн сэхээ бичигт зүүн хатавч ханги мандал бомбтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум $, нэмэгдэх, Монгол улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 $-т хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм а. Мөн тээврийн зардал 2-оос 2.5 дахин буурч экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая $-аар өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн хүрээнд 200 байнгын 800 төр ажлын байр шинээр бий болж бүс нутгийн хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит төвшөөрөг болох юм а. Тойм өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ.